Шинэ 7 оны эмдэрх үзэгчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу? Импортыг орлох экспортыг дэмжих 888 төслийн санхүүжилтийн асуудлыг жижиг дунд үйлдвэрийн газраас тодрууллаа. Монгол Солонгосын бизнес форум зохион байгуулагдлаа. Монсын эмийн сангаас тунг нь хэтрүүлж олгосон эмэнд хордсон 16 няраа их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвд эмчилүүлж байна. Хотын төвөр төлбөртэй зурчих асуудалд иргэдийн байр суурь ямар байгааг цагийн урд тодрууллаа. Халах голын ялтын 75 жилийн хүрээнд зохион байгуулагдах Сэлэнг 2014 хээрийн сургуульд оролцохоор Оросын цэргүүд орнод амьд ирлээ. Монголын хөрөнгийн бирж брокер дийлэрийн 26 компани арилжаанд оролцох эрхийг нь төдөлгөлзүүлжээ. Туркийн ард түмэнд хүүхэнд анхудаа ерөнхийлөгч сонгосон байна. Урьдчилсан дүнгээр ерөнхий сайд Режеп Таyyip Эрдоган ялалт байгууллаа. Олон жил газар нутгийн маргаантай байсан Армян, Азербайджан улсын ерөнхийлөгч болон Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин нар Сочи хотноо хэлэлцээ хийлээ. Эдийн засагт нөлөө үзүүлж сэргэлт авчирна гэж үзээд 888 төслийг хөгжлийн банк шалгаруулсан. Тэднээс 601 төсөл нь жижиг дунд үйлдвэрийн салбарт хамаарч байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрийн сан эдгээр төслүүдийг дэмжиж арилжааны банкудад шилжүүлээд байна. Одоогийн байдлаар 6 банкын төсөлд оролцохоор гар үсэг зуржээ. 888 төслөөс 2 тэрбумаас доош хөрөнгийн зээл хүссэн тохиолдолд жижиг дунд үйлдвэрийн зээл гэж үзээд сангаар дамжуулан арилжааны банкуд олгох болсон. Ийм төрлийн 601 төсөлд нийтдээ 356 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирсэн байна. Ихэнх нь хоол хүнсний үйлдвэр болон барилгын материалын үйлдвэр хөгжүүлэх сонирхолтой байна. Барилгын материалын үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийн төсөл бол төлхөө орж ирсэн. За тэгээд энэ төслүүдээс бол бид нар бол манайхад дэмжиж зэрэгсэн төслүүдийг бол бүгдийг дэмжиж банк руу шилжүүлсэн байгаа. Банк бол энэ төслүүдийг судалж үзээд зээлийн хорон шийдвэр бол манай санд ирүүлнэ. Үүний дагуу бид нар санхүүжилтээ хийж төслүүдийг бол хэрэгжиж эхлэх эхний үйл ажиллагаа эхэлнэ гэж бодож байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд бодит эдийн засагт нөлөө үзүүлэх салбар учраас хүлээлт үүсгэж байна. Үүнтэй зэрэгцээд Самура бондны хөрөнгөөр санхүүжүүлж зах зээлээ тэлэх, экспорт нэмэгдүүлэх зорилт тавьсан салбар бол арьс ширний салбар байгаа. 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг энэ салбарынхан хүлээж байна. Банк ч гэсэн өөрөө бизнесийн байгууллага учраас тавигдах шаардлага тавьж байгаа. За ер нь бол арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийн хувьд бол барьцаа хөрөнгөний асуудал бол нэлээд боломжийн байдаг. За эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд маань бол бас үйл хөдлөх хөрөнгө багтаа учраас одоо тэр батлан даалтын сангаар нэлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 30 гаруй тэрбум төгрөг 10 гаруй аж ахуйн нэгж дээр очихоор ер нь бэлэн болцсон байна. 888 төслийн тухайд эдийн засгийн эргэлт сайжрах хөшүүрэг болно гэж үзсэн учраас хөгжлийн банк баталсан. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжин тэргүүлэх чиглэлийн салбараа дэмжнэ гэж ярьж байсан ч сүүлдээ хэрэгжүүлэхэд боломжтой байхаа гэсэн төслүүдэд дэмжиж явжээ. Жижиг дунд бизнес эрхлэгчид одоо банкны зээлийн хороогоор орж барьцаа хөрөнгө, ажлын туршлага зэрэг нь тэнцсэн тохиолдолд зээлээ авч эхлэхээр болсон байна. Монгол улс гадаад хөрөнгө оруулалтын орчноор шинжилснээс хойш бизнесийн томоохон түвш орнуудтай бизнес форумыг зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол Солонгосын эдийн засгийн форум болж Солонгосын топ жагсаалтанд байдаг 120 гаруй бизнесмэнүүд хүрэлцэн иржээ. Монгол улс бүгд найрамдах Солонгос улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 25 жил болж байна. Энэ хугацаанд хоёр улсын иргэд хоорондын болон улс төрийн харилцаа нь сайжирсан ч бизнес эдийн засгийн түвшинд төдийлөн ахиц гараагүй гэдгийг бизнесийн форумд оролцогчид тэмдэглэж байна. Өнгөрсөн жил Монгол Солонгосын гадаад худалдааны эргэлт хагас тэрбум долларт хүрсэн. Энэхүү үзүүлэлтийг улам нэмэгдүүлэхийн тулд томоохон хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Монголын талаас чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг эдийн засагчид болон засгийн газрын гишүүд эдийн засгийн форумын үеэр хөндөж байлаа. Чөлөөт худалдааны хэлцээр ер нь бол явуулаа байгуулах нь зөв байх. За Солонгос бол их олон чөлөөт худалдааны хэлцээр бол байгуулчихсан байгаа. Зарим нь одоо ингээд хэлцээрийн шатанд байгаа юм байна лээ. Зүгээр бол яг ингээд Монголтой төстэй ийм хэлцээр гэвэл Перутэй бол их төстэй байх. Перу бол яг энэ зэс түүхий эдийн бол том дэлхийн экспортлогч байгаа. Тэгэхээр бол Монголтой бол яг адилхан гэсэн үг. Тэгээд санал боловсруулах хүндэслэлийн гарах нь ялангуяа энэ форумын хүрээнд бол болох байх. Хамтарсан судалгааг эхлүүлэх хэрэгтэй юм байна лээ. Хоёр талаасаа. Тэгээд цаашаа бол хоёр талын хэлцээрийг эхлэх. За энэ бол чөлөөт худалдааны одоо том агц болно. Энэ бол манай одоо хөгжилд бол асар чухал бас түлхэж үзүүлнэ гэж хэлэх хэрэгтэй.
Эдийн засгийн форумын үеэр Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин болон татварын нөхцөл хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулсан. Жишээ нь 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд татварын болон бусад бизнес эрхлэх нөхцлөө Монгол улсын засгийн газартай харилцан тохиролцож хөнгөлөлт эдлэх боломжтойг онцоллоо. Энэ нь Солонгосын бизнес эхний анхаарлыг татаж байсан юм а. Өмнө нь Солонгосын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин таар байлаа. Жишээлбэл уул уурхай салбарт ихэд Хятад болон Оросуудад илүү нааштай хандаж хандлагын хувьд ч өөр байсан. Харин одоо Монголын засгийн газар хөрөнгө оруулалтын хуулиндаа өөрчлөлт оруулснаар Солонгосын бизнесмэнүүд илүүтэй сонирхож байна. Бидний зохион байгуулж байгаа энэхүү эдийн засгийн форумоос ч тодорхой мэдээлэлтэй болж байгаа гэж итгэж байна. Солонгосын томоохон компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхээсээ илүүтэй томоохон төслүүдэд тослон гүйцэтгэгчийн журмаар ажилладаг байсан. Энэ хандлагыг өөрчлөхөд засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчноос гадна иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэх хэд хэдэн нөхцөл өөрчилсөн гэж Монгол Солонгосын эдийн засгийн форумын дарга Батхүү хэлж байна. Монгол улсын иргэд бүгдээр Солонгосоор тусад ажиллахад ямар ч байсан визний барьцаа гэж мөнгө авдаггүй. Одоо нэгээс дээш удаа зорчих юм бол визний хөнгөлт авдаггүй. Визгүйгээр зорчих болцсон боломжийг бүрдүүлэх боломжуудыг олгоё гэдэг асуудал бол үндсэндээ шийдэгдэж байгаа. Дараагийн нэг асуудал бол Солонгост олон жил ажилласан одоо хараар цагаанаар гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүсийн тэнд ажиллаж байсан мэрэгжлийн албажуулъя. Албан ёсны мэрэгжлийн үнэлгээтэй Солонгосын талаас болгоод тэр мэрэгжлийн дагуу Монголд ажиллах болцоо боломжийг хангая. Жишээ нь барилгадаар маш олон жил Солонгост ажилласан өндөр чадвартай хүн Монголд ирээд барилгын салбарт ажиллах гэхээр үнэмлэх байхгүй, одоо сертификат байхгүй учраас мэрэгжлэр ажиллаж одоо гайгүй цалин авч чадахгүй байгаа учраас энэ ажлуудыг зохион байгуулдаг. Цаашдаа мэдээж одоо Солонгост ажиллаж байсан иргэдийн ажиллаж байгаа иргэдийн нийгмийн даатгал, бусад даатгалуудын асуудлууд, нийгмийн хамгааллын асуудлуудыг хамтдаа шийдэх гэсэн ийм олон зүйлийг хийж байгаа. Монгол Солонгосын эдийн засгийн форумын үеэр Эрдэнэс 5 толгой, Монголын автын өрчдийн нэгдсэн холбоо, Солонгосын Дэлим корпорацийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурх юм байна. Дэлим корпорац уурхайн тээвэрлэлтийг хариуцсан ажиллана. Ингэснээр Монголын уул уурхайн салбарт тээвэрлэлтийн жишг тогтно гэж ажиглагчид үзэж байлаа. Монс Симисангийн зарж байсан фенобарбитал хэмээх эмээг уусан 10 гаруй нэрэ хордлогонд орж ихнэлхсэн төвд хандсан байна. Одоогийн байдлаар 16 хүүхэд хэвтэ эмчлүүлж байгаагаас 2 хүүхэд нь хүнд хэлбэрийн хордлоготой байгаа юм а. Эмийн санчийн буруу эм олгосноос үүссэн гэж үзэж байгаа энэхүү мэдээллийн талаар одоо хүргэе. Манай улсын эмийн үйлдвэрх компанид үйлдвэрлэсэн фенобарбитал хэмээх энэ эм том хүнд зориулсан 100 мг-аар хүүхдэд зориулсан 5 мг-аар гэж 2 янзаар савлагдсан байдаг. Тухайн өдөр буюу өнгөрсөн баасан гаригт ихнэлхсийн урд байрладаг Монс Симисангийн салбар аптекийн эмийн санч андуурснаас болоод томчуудын жороор бэлтгэсэн эмийг няраа хүүхдүүдэд олгосон байна. Зохих ёстой тунг нь 20 дахин хэтрүүлсэн энэ алдаанаас болж 7 хоногтойгоос 4 хүртэл сартай 16 няраа хордлого авч ихнэлхсийн төвд эмчлүүлж байна. 16 хүүхдээс 2 хүүхэд бол эрчим тэмцэхлийн тасагт биеийн байдал хүндөвтөр байна. За үлдсэн 14 нь харцангуй тогтворчихсон байгаа. Жорын хувьд одоо доозыг илүү хэтрүүлсэн. Үгүй, жорын хувьд бол бүгд зөв бичигдсэн байлээ. Ганцхан нөгөө жор урагч маань андуурч өгөгдсөн ийм тохиолдол байгаа. Мэргэжлийн алдаа гаргасан Монсын салбарын эмийн санч болон салбарын эрхлэгч хоёрыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ бол цэвэр эмийн санчийн хариуцлагагүй үйлдэл гэж Монс компанийн хэлж байгаа юм. Монс компани өөрөө эм баригч бэлтгэдэг дээд сургуультай тэнд олон эмийн санч төгсөж гарч байгаа. Бас олон хүн итгэж үйлчлүүлдэг газар боловч ажилтнуудын хайнгуй үйлдэл дүнгэж төрсэн няраа хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулад байна. Ийм барих үйл ажиллагаа явуулах лицензийн шалгалтыг бол бид нар байнга өгдөг шүү дээ. 5 жилд нэг удаа лицензийн шалгалт өгөөд лиценз авсан лицензтэй тийм мэргэжлийн хүмүүс л ажиллаулдаг. Мэргэжлийн хүмүүс сонгон шалгаруулж ажиллаулдаг. Тухайн өдрийн жор өргөч одоо энэ бол мэргэжлийн л алдаа. Тухайн хүний хайнг байдал мэдлэггүйтэй биш хайнг хинэггүй байдлаас алсан алдаа л гэж ойлгож байна. Хүүхдүүдэд фенобарбитал гэдэг эм сэтгцэд нөлөөлдөг эмийн бүлэгт багтдаг байна. Төрөх үедээ шарлалттай төрсэн хүүхдүүдэд эмчийн жороор олоодог. Манай тусгай зөвшөөрөлтөй бүхэл эмийн сангуудад зарагдаж байдаг юм байна. Эмчийн заавраар өгч байгаа эмийн сангууд тэгээд дээр нь болохоор зэрэг эмч бол тэр хүүхдийнхээ өвчний явц килограммжин ямар тун хэмжээгээр өгч байгаагаа бодоод бичиж байгаа. Ганцхан эмийн сан дээр очиод авсан юмнуудаа дахиад одоо хувь хүмүүс бас л одоо сайн тодруулдаг, уншдаг, эргээд эмчээсээ лавладаг асуудаг ийм л юм баймирл юм шиг байна л да. Энэ бол биднэрт маш том сургамж болж байна шүү дээ.
Одоогийн байдлаар ихнэлхсийн төвд хэвтэ эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал хүндөвтөр байгаа. Эмийн хортой нөлөөлөл бөөр болон уушигны хордлого дутмагшил үүсгэх магадaltaй учраас эмч нар сайтар анхаарал хандуулж байгаа гэлээ. Нэг өдрийн дотор 16 няраа хүүхдэд 3 эм өгсөн энэ үйлдэл эмийн бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэж байгаа салбарын ямар их хариуцлага хүлээдэг, анхаарал болгоомжгүй хандсан ганц үйлдэл юунд хүргэж болдог вэ гэдгийг харууллаа. Оройн төрийн үзэгчдэд нийгэмд анхаарал татсан энэ сэдвээр ярилцахаар бид эрүүл мэндийн дэд сайд Амарснаг студид урьсан байгаа. Тэгэхээр 1200 гаруй эмийн сан улсын хэмжээнд ажилладаг юм байна. Энд эм олгож байгаа хүн бүрийг та бүхэн хяналт тавьж чадж байна уу? За эрүүл мэндийн яамны хувьд бол чиг үүргээрээ бодлого гаргах зорилготой газар байгаа. Энэ эмийн сангуудын үйл ажиллагааны хяналтыг бол чиг үүргээрээ эрүүл мэндийн яам биш, мэргэжлийн хяналтын газар хариуцах ёстой. Угаасаа улсын хэмжээнд 1200 эмийн санг эрүүл мэндийн яамны одоо эм хэрэгслийн хилцээний 8 мэргэжилтэн бол яагаад хянах ямарч боломж байхгүй. Цаг хугацааны явж боломжгүй. Гэхдээ өнөөдөр би мэргэжлийн хяналтын газар руу яриад тэр дарагтаар нэрж үзлээ л дээ. Яагаад ийм асуудал үүсч вэ? Энэ эмийн санд зарагдчихсэн юм бүртгэлгүй байсан байна. Яагаад ийм зарагдчихсэн юм бэ гэдгийг асуулаа. Гэтэл тэр нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хилцээний дарга нь бол бид нар бол үнэхээр хянж дийлдэггүй маа. Биднэрт хүний нөөцийн одоо боломж нь байдгүй маа. Тогтолцоо нь бас буруу байна. Яагаад тогтолцоо нь буруу байгаа юм бэ гэхээр зэрэг бид нар урьдчилсан хяналт гэдгийг хийдэг юм аа. Очихынхоо өмнө очлоо шүү гэж мэдэгддэг. Угаасаа хуулиараа тэгж заасан байдаг. Яваад очихоор зэрэг нөгөө бүртгэлгүй юмнуудаа бүгдийг нууцсан байж байгаа учраас бид нар энэ хянаа гэхэд илрүүлэхэд жоохон хүндрэлтэй байна. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдэг тэр мэргэжилт нь ярьж илээ. Яг ийм хяналтын тогтолцоог үед хариуцлага хэн хүлээдэг юм бэ? Мэдээж дөнгөж сургууль төгссөн хүүхдээ тэрний өөрөх нь алдаа. Хоёрдугаарт хэлж гин бүртгэлгүй юм. Гуравдугаарт ингээ хяналтын тогтолцоо мó. Энэ тогтолцооны гажиг бид яах ёстой? Тэгэхээр энэ удаа бол 3 том алдаа гарсан байгаа. Нэгдүгээрт бол эм найруулагч маань нэгдүгээр туршлага гутсан тэгээд алдаа гаргасан. Эм найруулагчийн том алдаа. Хамгийн том алдаа магадгүй энэ эм найруулагчийн алдаа. Хоёрдугаар алдаа бол Монгол улсад бүртгэгдээгүй фенобарбиталын төрлийн эмийг одоо Монголд үйлдвэрлээд бүртгэгдээгүй эмийг эмийн санд зарсан үйлдвэрлэгч нь бас буруу байгаа. Монс эмийн сан мөн үү? Үйлдвэрлэгч. За. Эмийн үйлдвэр гэдэг үйлдвэрлэгч байгаа. Дараа нь тэр бүртгэгдээгүй эмийг нь аваад зарсан эмийн сан бас буруутай. Энэ дээр бол Монс эмийн сан буруутай. Ингээд 3 буруутай этгээд байж байгаа. Бүртгэгдээгүй эмийг жороор битсэн эмч хариуцлага хүлээх үү? Бүртгэгдээгүй үгүй энэ бүртгэгдээгүй биш байхгүй. Эмч бол эмийн бодисыг бичдэг. За. Тэр эмийн бодисыг үйлдвэрлэж байгаа маш олон үйлдвэрүүд тусдаа бүтээгдэхүүнээ бүртгүүлж явах хэрэгтэй. Жишээлхэн бол Монгол улсад 32 төрлийн амокслин байна гэж шүү дээ, тийм ээ. Монсын хийж байгаа амокслин нэг байж яах нь, Нахиагийн хийж байгаа амокслин ч үгүй юм уу, тийм. Эм импексийн хийж байгаа амокслин гэдэг. Гэхдээ аль ч байсан гуруулаа бүртгүүлж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл энэ удаагийн фенобарбитал нэг нь бол бүртгүүлээгүй фенобарбитал хэрэгэлсэн байж байгаа. Энэ бол цаанаа тогтолцооны том алдаа байсан байна гэдгийг бол тодорхой харуулж байгаа. Өөрөөр хэлбэл хяналтын том алдаа байна. Тэгэхээр ер нь эмчид эм авах гээд очсон иргэд хохироод үлдэх үү? Энэ хариуцлагын тогтолцоог та нар яаж сайжруулах вэ? Цаашдаа дахиад ингээд няраа хүүхдүүдийн эрүүл мэнд, за хүмүүсийн амь настай холбоотой ийм зөрчил гарахгүй их баталгаа байна уу? За яг одоо үнийг хэлэхэд баталгаа хэлэхэд бол хэцүү байна. Яагаад гэвэл энэ хянах тогтолцоо нь угаасаа мэргэжлийн хяналтын газрын чиг үүргэн байж байгаа. Гэтэл өнөөдөр би мэргэжлийн хяналтын газраас асуухад бид нар хянах одоо хүний нөөц чадах байхгүй байна гэж хэлж байна. Үнэхээр тийм хянах чадвар нь одоо хүний нөөц нь хангалтгүй байгаа юм бол оронтойгоо нэмэгдүүлээч. Байцаагчийн тоог нэмэгдүүлээч. Эсвэл тэр байгаа байцаагч нараа урт хугацаагаар ажилуулаач. Эсвэл бол ажлынх нь тэр үр шимийн үр чадварыг нь сайжруулаач. Эсвэл хяндаг тогтолцоогоо өөрчлөөч гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Ер нь бол үеийн үед эрүүл мэндийн яам мэргэжлийн хяналтын газрын хооронд бол тодорхой хэмжээний зөрчил байдаг. Мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн яам бодлогоо гаргаад тавилаа тэрийг хяндаг газар мэргэжлийн хяналтын газар бид нар хүсэлтэд тавина тэр нөхдүүд хянах ёстой. Хуулиараа тийм юм байна. Хоёрдугаарт өнгөрсөн жил диплом авсан мэргэжлийн үнэмлэх авсан эм олгогч хариуцлага алдсан байна. Та нар энэ хүмүүсийнхаа ур чадварыг дэвшлүүлэхэд энэ яамны ажил мөн биз дээ? Энэ бол яамны ажил мөн. Нэгдүгээрт тэгтээ эрүүл мэндийн яам бол тодорхой шалгуурыг тавиад
лицензийг өгж байгаа тэр хүнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах лицензийн тодорхой шалгуураар өгж байгаа. Тэр хүн шалгуураа даваад лиценз авцсан гэдэг бол тэр хүнд бол тэр шаардлагатай мэдлэг нь бол байсан. Магадгүй тэр шаардлагатай мэдлэгээ тэр ашиглаж чадаагүй тэр тодорхой тухайн хүний асуудал байж болзошгүй. Монгол улсын хэмжээнд мянган ийм найруулагч байна. Тэр болгон ийм том алдаа гараад байдаггүй. Тэгэхээр хувь хүний асуудал бас байж магадгүй. Гэхдээ бид нар өөрийн чинь хэлснээр бол ийм найруулагчийн шалгалт авж байгаа тэр тогтолцоог эргэж нэг харъя. Тэр үнэхээр мэдлэгүүд нь тэр дотор орж байгаа юу гэдгийг эргэж харъя. Үнэхээр асуудалтай байх юм бол тэр лицензийн шалгалтыг бид нар өөрчлөе. Асуудал байхгүй байх юм бол гарч байгаа одоо хүмүүстэйгээ л тулж ажиллахгүй болохгүй, хариуцлагыг нэмэгдүүлэхгүй болохгүй, хайнга байдлыг болио гэдэг л асуудал ярина. За баярлалаа. Монгол улсад эм олголтод хяналтын тогтолцоо байна уу гэсэн сэдвээр бид эрүүл мэндийн дэд сайд амарснаатай ярилцлаа. Цагийн хөтөлбөр олон нийтийн анхаарлын төвд байгаа мэдээлэлээр үргэлжилж байна. Улаанбаатарын гол гудамж замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж төлбөртэй болгох тогтоолын төслийг нийслэлийн засаг дарга өнгөрсөн сард гаргасан. Баруун дөрвөн замын уулзвараас Бүхий өргөний уулзвар, Гэсэр сумын уулзвараас Сансрын түнэлийн баруун уулзвар, залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас Урагшаа, Инх тайвны өргөн чөлөө хүртэлх автозамаар зорчсон тээврийн хэрэгслүүдээс 50 хүртэлх мянган төгрөгийн төлбөр авахар энэхүү тогтоолын төсөл тусгасан байна. Харин асуудлыг иргэдээс санал авч шийдгэр болжээ. 2 жилийн өмнөөс эхлэн автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг хотын удирдлагууд хэлж байна. Учир нь тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил 50 мянган автомашин, харин өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган автомашин хилээр орж иржээ. Тиймээс дэлхийн хөгжингүй орнуудад нэвтэрсэн төв замуудад зорчсон тээврийн хэрэгслүүдээс төлбөр авдаг тогтолцоог Улаанбаатарт нэвтрүүлэх талаар нийслэлийн удирдлагууд хэлэлцэж байгаамаа. Нодлон бол уулзвар дээр бол анх удаа бид нар 33 уулзараас 18 дээр нь бол бид нар ажил дуусгаж хүлээлгэж өгсөн. Энэ жил бол 3 том уулзвар ажилд орж байгаа. Тэг Яарамгийн Хосгүүр гээд 4 том бүтээн байгуулалт явж байгаа. Тэгэхээр энэний хүрээнд бол бас тодорхой хэмжээний төгжрлүүд бол буурах баг. Гэхдээ одоо нөгөө аймагуудтай холбогдсон замууд бол ажилд орсон. Дээр нь замын одоо нөхцөл байдал сайжирч байгаа учраас одоо механикаар өсөж байгаа машин техникийн хувьд бол одоо энийг бол бид нар зогсоох бол боломж байхгүй. Одоо энэ бол маш их хэмжээний ачаал авчирч байна. Тийм учраас энэ дээрээ бол бид нар одоо бас янз бүрийн байдлаар өөр арга хэмжээнүүдийг бас зохион байгуулах зайлшгүй шаардлага бол байна гэдэг. Хэрвээ энэ тогтоолын төсөл батлагдвал нийслэлийн төсөв төвлөрөх санхүүжилтээр нь замын төвчрлийг бууруулахад чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн гэлээ. Тодорхой одоо дотор хураамж тавиад энэ одоо бүсэд нэвтрэхтэй хувийн унаа бол хураамж төлөхөр бол за нийтийн тээврийг сонгосон иргэдэд бол нийтийн тээвэр үнэгүй үйлчлэх тэр авсан хураамжаараа эргээд нийтийн тээврээ яг цагаар нь зорчуулдаг баталгаатай хугацаатай явдаг за цэвэр соёлтой өөрчлөлдөг байх энэ тал руу нэг шахаж тэр зэрэг хөгжүүлэх ийм бол саналуудад тусгагдсан байгаа. Баруун дөрвөн замаас Бүхий өргөний уулзвар, Гэсэр сумын уулзвараас Сансрын түнэлийн баруун уулзвар, залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас Урагш, Инх тайвны өргөн чөлөө хүртэлх автозамуудад 7-оос 22 цаг хүртэл зорчих тээврийн хэрэгсэл төлбөр төлөхөөр тогтоолын төсөл тусгасан. Ингэхдээ суудлын автомашин 50 мянга, 1.5 хүртэлх тонны даацтай ачааны автомашин, бичил автобус 40 мянган төгрөгийн төлбөрийг сар бүр төлөхөөр заажээ. Нийслэлийн засаг даргын санаачилсан хотын төвөр төлбөртөөр зорчих тогтоолын төслийг энэ сарын 13-нд иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар болоод байсныг хойшлуулсан байна. Учир нь энэ 7 хоногийн сүүлээр Улаанбаатар хотын цахим уудас болон нийслэлийн лавлгаан мэдээллийн 12 тэг утсаар иргэдийн саналыг авч асуудлыг хэлцэх шийдэх юм байна. Харин иргэд энэ талаар ямар байр суурьтай байгаа талаар бид тодрууллаа. Тэр ястаа бүтэхгүй асуудал шүү дээ. Замын төлөөргээд 40 мянган төгрөг би одоо төлдөг юм. 40 мянган төгрөг төлж जैन. Дээр нь татвараа өгж जैन. Бүх юмаа л өгөөд яваад байгаа шүү дээ. Тэр бол мэдхгүй би бол батлахгүй л гэж бодож шүү дээ. Энэ хотын төгжээг багасгах нь гэвэл одоо нийтийн тээврээ сайн хөгжүүлж ижил одоо иймэрхүү арга хэмжээ авах гэж бодож шүү дээ. Би бол тэрийг дэмжиж байгаа. Машин зөөржүүлдэл автобусаар явах нь явал такси макси угаасаа их байгаа юм чинь. Одоо жишээлбэл би гэхэд утаа агаар бохотосны хэд 8 мянган төгрөг дээрээс нь
маш ашигласан 1,000 төгрөг хүлээдэг төлдөг жил болгон. Тэн дээрээс дахиад 40-50 төгрөг гэх юм бол энэ жолооч нар ерөнхийдөө чүрх болол гэж бодож шүү дээ. Гэхдээ би энэ дээр үл ер нь татгалзаж илээ. Тэгээ одоо мэдээж номероор хязгаарлаад эн чинь явал болоод байгаа. Тэгэхээр одоо 40-50 мянган явна гэж хэцүү шүү дээ. Зарим хүнд бол хүндрэлтэй. 6 цэнгэл их хөөцөлтэй хүмүүс завгүй явж чинь. Тэрээс бас буруу ойлголттой шүү дээ. Хүмүүс тэгж хэлж байна. Амьдрахын төлөө явж байгаа хүмүүс ажил төрлөө явж байгаа. За эдийн засгт хор хөрөл гэх юм байхгүй шүү дээ. Бид татвар төлөөд явж байгаа шүү дээ. Чи одоо машины татвар төлж байгаа. Тэгэл даатгуулж байгаа чинь бүл мөнгө, үзлэг онцлог болж бүл мөнгө авдаг шүү дээ. Тэгээд дээрэн дээр 50,000 төгрөг бол тэр л ав. Тэгээ баг жолоочр бол ихэнх л хийлгэх байлгүй дээ энэ. Тэр бол дэмэл юм ба. Машина хувийнхаа машиныг унаад тэгээд хотын дүүр явах гэж бас мөнгө төлөх гэж. Би бол энэ дээр эсэргүүцэлжлээ. $1939 онд Монголын дорнод хэлний алах голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол зөвлөлт холбоод улсын хамтарсан хүчээр буц цохиж манай улс тусгаар тогтнолоо хамгаалсан. Түүхт ялалтын 75 жилийн энэ он тохиож байна. Ойн хүрээнд хоёр улсын хамтарсан хээрийн сургуулийг зохион байгуулахар болжээ. Хээрийн сургуульд оролцох Орос улбаны улсын 1-р ээлжийн цуваа Дорнод аймгийн Чой улсын хотод ирсэн байна. Энэ бол Сэлэнг 2014 хээрийн сургуульд оролцохоор Орос улбаны улсаас манай улсыг зорин ирж байгаа цэргүүдийн 1-р ээлжийнхэн 2009 онд талхын голын байлдааны ялалтын 70 жилийн явгаар эхлүүлж байсан хоёр улсын хамтарсан хээрийн сургууль 5 жилийн хугацаанд хэрхэн өргөжсөнийг харуулах томоохон ажиллагаа бол Сэлэнг 2014 байх юм гэж албаных нь тодтогч байна. Хээрийн сургуульд Оросын дорнодын цэргийн тойргийн 500 цэргийн албан агч байлдааны болон тусгай зориултын 65 нэгж техник оролцох юм байна. Хамтарсан хээрийн сургуулиар мото буудлын цэргүүд ажиллагаагаа нэгтгэх, байлдааны үргийг хамтарсан гүйцэтгэх сургууль хийх юм байна. Сургуулийн хугацаанд буриадын буудлын талбайд тактикийн болон галын тагнан турших бэлтгэл ажлууд мөн болох юм байна. Хээрийн сургуульд 152 мм-ийн өөрөө явагч их буу акация, шуурган галын тэрэлтэй систем град, өөрөө явагч агаар их буу шилка, Ми-24 нисдэг тэрэг анхудаага оролцох юм а. Дорнод аймагт болох хээрийн сургууль бол халахын голын дайны ялалтын 75 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгэн хэсэг юм а. Засгийн газрын тогтоолоор халахын голын дайны ялалтын 75 жилийн ог 8 дугаар сар тэмдэглэн өнгөрүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд дайнд оролцсон Ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, Орос улбаны улстай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх томоохон ажлууд биднийг хүлээж байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Голын дайны ялалтын ойг Улаанбаатар хот болон Хинти Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ. Юун түрүүнд хоёр улсын батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж байгааг онцоллоо. Нэрийн түүхт ялалтын ойг олон нийтэд одоо мэдээлэхтэй энэ ой маань одоо энэ үйл явдал маань биднээс ансраал холдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэний талаар ойлголттой хүмүүс цөөрж байна. Хүүхэд залуучуудын ойлголт бас бүдгэрх тийшээ байна. Тийм учраас өсвөр үед аль болохоор тэдний одоо ойлгож, тусгаж, хүлээж авах тэр сэтгэлгээнийх нь онцлог тохируулсан ийм арга хэмжээнүүдийг бас давхар хийж байгаа. Зөвхөн одоо ахмадуудад гэдэг юм уу өнөөдөр төр засаг талбай хааж байгаа хүмүүсийн ойлгох хэмжээнд ихээс гадна хүн амыг олон бүлэгт зориулсан тийм л зүйлийг төлөвлөж байна. Халах голын ялалтын өдрийг түүхэнд 8 дугаар сарын 23 гэж тэмдэглэн үлдээсэнчлэн баяр ёслогч мөн энэ өдрийг хүртэл зохион байгуулна. Харин 9 дугаар сард Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путиний манай улсад хийх айлчлалын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын харилцааг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт хийх юм байна. Оросын улбаны улсын ерөнхийлөгчийн Монгол улсыг төрийн айлчлал бол одоогоор бидэнд мэдэгдэж байгаагаар 9 дугаар сарын эхэнд 9 дугаар сарын 3-4-ний өдрөд болно гэсэн байгаа. Тэгэхээр айн үндсэн арга хэмжээнүүд бол Улаанбаатар хот, Хинти аймаг, Дорнод аймгийн халах гол суманд бол тэр үед үргэлжлэн явагдаад ингээд төгсгөлийн шатанд орсон байна. За ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бол хоёр орны төрийн тэргүүн хамтдаа зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцлбор зөвлөлт бод улсын маршал, Монгол улсын баатар Георги Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөх. За тэгээд мөн одоо хоёр төрийн тэргүүн оролцсон ёсол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдана. Үндсэн одоо Ахмад дайчдаа зориулсан гэдэг юм арга хэмжээнүүд бол наан ингээд болдог хугацаанд төлөвлөгдсөн хугацаанд болно. Халахын голын дайны ялалтыг хойч үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг мөн зохион байгуулахар болжээ. Ойн хүрээнд дайнд оролцсон 40 орчим Монгол Ахмад дайчид болон Оросын улбаны улсын 5 Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж төрийн дээд шагналаар шагнах юм байна.
Халахын голын байлдаанд ялалт байгуулахад амбие үл хайрлан зүтгэсэн цэрэг эрс үнэтэй хувь нэмрээ оруулсан. 1939 оны байлдаанд оролцож явсан Ахмад Айчтаас өдгөө 30 гаруй хүн ламжсэрүүн байна. Тэдний нэг бол Маршал Чойсонгийн нэрэмжит 5 дугаар морт дивизийн 13 дугаар морторонд үүрэг гүйцэтгэж явсан Ахмад Айчин сааралтай юм а. Тэрээр дайны жилүүдэд агаараар авдаг нууц мэдээллийг дамжуулах чухал хариуцлагатай ажлыг гүйцэтгэж явснаа дурсан ярьж байлаа. Тийм билээ. Агаараар дамжуулдаг нууц мэдээллийг 50-аас 60 км-ийн хооронд байрлах буудал бүртээр авдаг байжээ. 20 настай цэргийн албанд татагдсан сааралтай халахын голын байлдааны үеэр энэ үргийг гүйцэтгэж явсан цөөн хүний нэгэ. Нууц шифрээр ирдэг мэдээллээр ихэвчлэн дайсны талын тухай мэдээлэл болон дээрээс ирсэн тушаал даалгаврыг өгдөг байжээ. Тэр хороонд дээгүүр агаараар харилцдаг. Ятаг харилцдаг юугаар зүгээр мордор үгээр биш. Тоогоор ирдэм, тоо ирдэм дөө. Таван гөрөвтэй 5 оронтой тоо ирдэм гахгүй юу? Тусаад авилээчтэй. Тэр тавилээд маш нууц. Тэрийг хорооно нууцын дараад барьдаг. Тэрүүнд нэг өшөөний хүн явахдаг нэг наднаг дотоод амнаас батлах шогсныг бичээч хавсаар жогдог. Тэр бид хоёр барьдаг. Тэрнээс устгын тэрийг барьж болохгүй. Манай аванх фронтонд явж байхдаа хамгийн жижигхэн биштэй хүн явж исэн гэж ярьдгийн. Тэгээд одоо сэлэм зөвхт бол миний сэлэм газар хүрдэг байсан гэд. Тэгэхээр их намхан байсан шүү голдоо. Тэгээд анх багшийн сургуулийг манай авд өсгөөд тэгээд цэргийн албанд мартчихсан. Тэгээд 1939 онд бол нууцын дараагаар явж 38 онд цэрэг татаж 39 онд алах голд явж тэгээд нууцын дараагийн үүргийг гүйцэтгэж авсан. 1939 оны халахын голын байлдаан болон 1940 оны чөлөөлөх дайнд оролцож явсан тэрээр тухайн үед техник хэрэгсэл маш дутмаг нөхцөлд зөвхөн морьтойгоо дайны халуун галд ордог байсныг мөн дурслаа. Дан мөрөн цэрэг манай 13 дугаар мортоор нэг 1000 хүнтэй нэг 3 морьт 4 зэдэн самтай нэг бүхэлмасамтад нэг hodвасада нэг танкын сада нэг Жинэдэн садаг их маш нарын сум юм гэдэг бүрдүүнтэй байданд нэг хороо оржсэн. 30 гаруй жил цэргийн албанд зүтгэсэн сааралтай 1950 оноос Увс Дорнод аймагт цэргийн хэлтсийн дараагаар ажиллаж 1970 онд Гавьяаныхаа амралтанд гарчээ. 3 алтан гац, 3 улаан тугийн одон тэргүүтээ хөдөлмөр зүтгэлийнхээ шагналыг ингэртэй ялзуулсан тэрээр өдгөө 96 насыг зооглож байгаамаа. Төрийн өмчийн хороо төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд өөрийн албаны хэрэгцээнд ашиглаж байсан 4 автомашинаасаа татгалзлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11-р зүйлийн 8, 30-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2007 оны 349, 2011 оны 233, 2014 оны 147 тоо тогтоол, төрийн өмчийн хорооны 2012 оны 44-р тогтоолоор баталсан төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 4-р бүлгийн 4-ийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн төрийн өмчийн хорооны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 160 орчим сая төгрөгийн балансын үнэтэй 4 автомашиныг төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа засгийн газрын автобазад шилжүүллээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчлэгийг сайжруулах, төвжирлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн автобус 1, автобус 3 болон сахилгаан тээвэр компаниудыг нэгтгэхээр болсон байна. Энэ тухай мэдээллийг нийслэлийн засаг даргын орлогч Ган Төмөр мэдээллээ. Автобус компаниудыг нэгтгэснээр шугамын давхцал арилж үйлчилгээ сайжирна гэж тайлбарлаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутам 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Гэвч шугамын давхцал их байдаг нь авто замын төвчрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа төдийгүй. Нөгөө талдаа зарим чиглэлд олон автобус үйлчилгээ үзүүлдэгч иргэд унаа хүлээж цаг алдаг бэрхшээл одоо ч хэвээр байгаа юм а. Харин автобус компаниудыг нэгтгэснээр энэ бүхэн цэгцэрнэ гэж хотын удирдлагууд үзэж байна. Ленин музейг улаг гөрөлийн музейд шилжүүлэх хугацаанд тус музейн төв танхимыг өдөр бүр 11-ээс 15 цагийн хооронд нээлттэй байлгах харуулсан байна. Агаар солилцуулах үүднээс музейн хаалгын энхүү нээлттэй болгож байгаа юм а. Энэ хугацаанд иргэд олон нийт тус музейн төв танхимаар орж сонирхон мэдээлэл авч болох юм байна. Мөн музейн барилга хүнд байдалтайгааг иргэд өөрсдийн нүдээр харах боломжтой юм а. Булган аймгийн Сэлэнг сумын тарихтай багт гахаан мялзан өвчин гараад байна. Мэргэжлийн янгт онцгой байдал мал эмнэлгийн 24 хүн голомтын бүсэд ажиллан 328 гахааг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн бүсэд байсан дотоод гадаадын 70 хүнийг ариутгал халдваргүйжүүлэлт хамруулж гаргасан байна. Төв аймгийн Баянгас суманд 2 айлын
2 үхэр, 1 хон тодорхойгүй шалтгаанаар өгсөн байна. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид давтар шинжилгээ хийхэд бом өвчин болох нь тогтоогдог байна. Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Хишиг өндөр сумд гарсан бом өвчний улмаас тогтоосон 20 цэрийн дэглэмийг цуцалжээ. Мэдээллийн ил тод байдлыг хангаагүй хагас жилийнхээс санхүүгийн тайланг ирүүлээгүй 26 брокер дилерийн компани эрхийг түр хугацаанд цуцалснаа Монголын хөрөнгийн биржээс өнөөдөр мэдээллээ. Учир нь үнэт цаасны зах зээл олон нийтэд ил тод байх ёстойг тэтгэлж байгаа юм а. Хөрөнгийн зах зээлийг олон нийтэд илүү нээлттэй байлгаж, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил, хөрөнгө өмгийг хамгаалах үүднээс үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд брокер дилерийн компаниудын ил тод байдлын асуудлыг илүү наривчлан тусгасан байдаг. Хуулинд брокер дилерийн компаниуд жилүүрийн 7 сард багтаж хагас жилийнхээ тайланг өгөхөөр заасан ч энэ хугацаанд санхүүгээ тайланг өгөөгүй компаниудын эрхийг инхүү цуцалсан байна. 26 гишүүн брокер дилерийн компаниудын арилжаанд орох, хөрөнгийн бирж арилжаанд орох эрхийг төр хязгаарласан ийм шийдвэрийг сая 8 сарын 8-ны өдөр гаргалаа. За хөрөнгийн бирж бол өөрөө гишүүнчил бүхий арилжаа эрхлэх байгууллага. Тэгэхээр гишүүнчлэлүүд маань гишүүнчлийн брокер дилерийн компани хөрөнгийн бирж дээр ирж гишүүнээр эсэхтэй бидэнтэй бол хамтран ажиллах гэрээ байгуулдаг байгаа. Тэрхүү гэрээн дээр талуудын үүрэг хариуцлага бүх л эрх хэмжээ бүх зүйлсүүдийг тэмдэглэгдсэн ийм гэрээ байгаа. За энэхүү гэрээний үүргийн биедэлд хангалтгүй байна гэдэг үүднээс энэхүү 26 компаниг бол арилжаанд орох эрхийг хязгаарлалчаад байгаа. Гэхдээ одоо энэ бол шууд авж байгаа арга хэмжээ биш, шатараас юм арга хэмжээний хэлбэр. Манай улсад брокер дилерийн 71 компани бүртгэлтэй байдгаас 48 нь өнгөрсөн жил үнд цаасны арилжаа хийсэн байдаг байна. Харин хөрөнгийн биржид бүртгэлтэй 246 хувьцаат компаниас 80 орчим л үнд цаасны арилжаанд идэвхтэй оролцож хөрөнгийн биржид санхүүгийн тайлангаа мэдүүлдэг байна. Үүнийг олон улсын үнд цаасны зах зээлтэй харьцуулахад дундаас доош үнэлгээ авах аргааг мэргэжилтнүүд хэллээ. Эргээд энэ арга хэмжээ нь юуг илэрхийлээд ямар зорилготой ийм зүйлс хийгээд байгаа юм бэ гэхээр зэрэг нээлттэй ил тод байхын зарчмыг биднийг бас хангах зорилгоор нөгөө төгөр биш гишүүн брокер дилерийн компаниудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, хариуцлагатай болох тийм ээ. Энэ брокер дилерийн компани харилцагчдын өмнө олон нийтийн өмнө эрх бүхий байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагатай нэгж байя. Чадамжийн сайжруулъя, чадвархжуулъя гэдэг үүднээс л энэ асуудал хүнд тавигдаад байгаа. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдыг татах хамгийн үндсэн үзүүлэлтний ил тод байдал санхүүгийн баталгаат мэдээллээр хангах явдлаа. Тиймээс үнд цаасны зах зээлд оролцож байгаа болон оролцох сонирхолтой брокер дилерийн компаниудад шинэ хууль эрх зүйн орчноор илүү өндөр босго тавьж хяналтыг ч тогтмол явуулахаа Монголын хөрөнгийн биржийн зүгээс илэрхийллээ. Шинэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 5 дугаар ангид амьдрах чадварт суралцах гэсэн шинэ хичээл орох гэж байна. Гэхдээ бага ангид орох хичээлийн цагийг өмнөхөөс нэмэхгүйгээр харин илүү үр дүнтэй амьдралд нь хэрэгцээтэй даал чадваруудыг суулгах, хүүхэд бүрийг өөрийн авяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэхэд энэхүү хичээлийн зорилго нь оршиж байгаа юм а. Өмнөх жилүүдэд 1-ээс 3 дугаар ангид ордог үндсэн 6 хичээлээс гадна сонгон суралцах цаг буюу сургуулиас гадуур цаг, багш нарт зориулсан төслийн цаг гэж байжээ. Хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор дээрх хичээл 7 хоногт 1 удаа орох ёстой ч ихэнх сургуулиудад ордгүй орхигддог байжээ. Тэгвэл ирээдүйн нийгмийн хариуцлагатай иргэнийг төрүүлэхэд өндөр ач холбогдол бүхий хүүхдүүдийн далд авяас хүсэл сонирхол эрдэм чадлыг нээн илрүүлэх боломжийг олгох ийм хичээлийг энэ жилийн сургалтын албан ёсны хөтөлбөрт багтааж багш нарт зориулсан зөвлөмж буюу сургагчгийг мөн хэвлүүлээд байна. Хамгийн гол энэ шинжилсэн хөтөлбөрийг хийсэн гол үзэл баримтлал юу вэ гэхээр дэлхийн нийтийн олон улсын чиг хандлага бол юу гэхээр ерөөсөө л хүүхдийн оролцоон дээр өмнө нь бол сургах гэж ярьдаг байсан бол одоо хүүхэд суралцах. Хүүхдэд бүх хичээлийн цаг, бүх үйл ажиллагаа гэдэг бол үндсэн тухайн хүүхдийг өөрөө суралцах боломж олгож байгаагаар илүү давуу талтай. Тэр сургууль дээр нэг гэдэг бол тэр хүүхдийн хувьд илүү сонирхолтой, таньж мэдхийг хүссэн, өөрөө болоод хамт олноороо тий сургууль дээр ирснээрээ тэр хүүхдийн тасралтгүй хөгжлийг хангах ийм босрлын хөтөлбөр болгож байгаагаар илүү онцлог байж байгаа. Хэрэглэгдэхүүний хувьд гэх юм бол өмнө нь бол зөвхөн сурах бичиг байдаг байсан бол энэ жилээс эхлээд сурах бичиг, багшийн ном, цөм хөтөлбөр, дээрээс нь цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж гэсэн багш нарт бол хангалттай материалууд очиж байгаа. Тэгээ бид нар өмнөх хийсэн 20 жилийн хугацаанд ярьж байсан одоо арга зүйн шинжилгээний хүрээнд харьцангуй одоо материал багшид зөвлөмж болох материал харьцангуй бас учир дутагдaltaй байжээ гэдэг энэ жилээс эхлээд бид нар багш нарын гар дээр арга зүйн шинжилгээ хийх тийм зөвлөмж материалуудыг нэлээд өгч байгаа.
Энэ сарын 15 гэхэд багш нарт зориулагдсан зөвлөмж бүх сургууль дээр очсон байна. Харин дээрх шинэ хичээлд сурагчид зориулагдсан сурагчийг тараагдахгүй. Өөрөөр хэлбэл сурагчдад заавал номноос хичээл зааж цээжлүүлдэг биш. Тэднийг суралцах орчинд нэмэгдүүлж хөгжүүлэх нь энэ хичээлийн гол зорилго гэдгийг салбарын амныхан онцолж байлаа. Энэтхэг улсын Fortis нэгдсэн эмнэлгийн эмчнэрийн баг өнгөрсөн жилээс эхлэн Монгол иргэдэд үн төлбөргүй үзлэг онцлогоо хийж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай 50 гаруй монгол иргэнийг энэтхэг улсад хагалгаанд оруулсан байна. Эмчнэрийн баг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хэлээ. Вивек Виж эмчээр удирдуулсан баг манай улсад 2012 оноос эхлэн 3 сар тутамд ирдэг болсон. Энэ удаа 5 хоногийн хугацаатай ирж өнөөдөр болон маргааш энэтхэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүстэй уулзна. Харин 5 гаригаас эхлэн үзлэг онцлогоо хийлгэх хүсэлтэй иргэдийг улсын 1-р төв эмнэлэгдэр хүлээн авах юм байна. Монгол улсын хувьд элэгний өвчлөл бус улстай харьцуулахад өндөр. Өнөөдөр улсын 1-р төв эмнэлгийн ачаалал их байна. Тиймээс бид монголчуудын санал хүсэлтээр ирж иргэдэд үн төлбөргүй үзлэг онцлогоо хийдэг. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд олон жилийн туршлагатай чадварлаг байгаас гадна ашиглаж байгаа техник технологи нь чухлаа. Бид сүүлийн техник технологиг нэвтрүүлсэн. Манай баг энэ төрлийн хагалгааг Узбекистан, Бангладеш, Камбож зэрэг улсын иргэдэд хийж байгаа. Учир нь хагалгааны үр дүн сайн байхаас гадна зардлын хувьд харьцангуй бага тусдаг. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг 10 гаруй жил хийж байгаа Vivek Vij эмч манай иргэдэд үн төлбөргүй үзлэг онцлогоо хийхээс гадна эмч нарыг чадварчуулах тал дээр хамтран ажиллахаар төлөвлөд байгаа юм байна. Өнөөдөр улс их орон дөрвсөн үйл явдлын мэдээлэлс танилцууллаа. Үргэлжлүүл олон улсын мэдээнд анхаарлаа хандуулно. Туркийн ард түмэн өчигдөр түүхэнд анхудаа ерөнхийлөгчөө сонголоо. Өөрөөр хэлбэл өмнө нь Турк улсын парламент ерөнхийлөгчөө сонгож, сонгогдсон ерөнхийлөгчийн эрх үүрэг бэлэгдлийн чанартай хязгаарлагдмал байсан бол шинэ сонгуулиар ард түмэн нээлттэй байдлаар төрийн тэргүүнээс сонгодог шинэ системд шилжиж байна. Урьдчилсан дүнгээр сүүлийн 12 жил засгийн эрх барьж байгаа ерөнхий сайд Recep Tayyip Erdoğan ялалт байгуулжээ. Туркийн сонгуулийн ерөнхий орооны зарласан урьдчилсан дүнгээр Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхий сайд Recep Tayyip Erdoğan ялалт байгуулжээ. Саналын хуудасны 99% тооллогоор Recep Tayyip Erdoğan 51.95% санал авсан байна. Харин Erdoğan-ы гол өрсөлдөгч Экмелидийн Ихсан Оолу 38.34, Сэлихатын Демирташ 971% санал тус авчээ. Өнөөдөр ард түмэн ерөнхийлөгчөө шууд сонголоо. Ерөнхийлөгчийн ордон болон ард түмний хооронд байсан бүх саад дотор арилж байна. Ард түмэн сонголтоо хийж ардчлал яллаа. Миний бие ерөнхийлөгч байх хугацаанд шинэ Турк улсыг зохицлон бүтээх зорилтоо тодорхойлсон. Erdoğan-ы хувьд Турк улсын сүүлийн 91 жилийн түүхэнд анхны ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон төрийн тэргүүн болж байгаа. Тэрээр өмнө нь 3 удаа улиран сонгогдож, ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан юм а. Хэдийгээр 12 жилийн турш тасралтгүй засгийн эрх барихтаа олон арван таагүй дуулайнд орооцолдсон ч гэсэн Erdoğan Турк улсын хамгийн нөлөө бүхий улс төрч хിവэр байгаа юм а. Түүний засгийн үед буюу сүүлийн 10 жилд Туркийн эдийн засаг өсөлттэй байж улс орноо өрийн дарамтаас гаргасан. Мөн түүний засаглалын үед Турк улс Европын холбоонд гишүүнчлэгт яриа хэлцээг нээлттэйгээр явуулж ирсэн. Тэрээр өнөө хүртэл бэлэг тэмдгийн чанартай байсан ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр амлаад байгаа. Өөрөөр хэлбэл Туркийн ард түмэн бус парламентын сүүлийн 91 жил ерөнхийлөгчөө сонгож ирсэн тогтолцоог халж ажмаар ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэсэн ажиглагчдын таамаг давмгаалж байгаа юм а. Erdoğan тогтолцоог өөрчлөх шинэлэг төлөвлөгөөг сонгуулийн кампанит ажилдаа багтаасан нь ард түмний дэмжлэгийг авахд түлхэж өгсөн байна. Гэхдээ Туркийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлснээр авторитар дэглэм тогтохгүй гэж болгоомжилж байгаа юм а. Олон жил газар нутгийн маргаантай байгаа уулын Карабахад өнгөрсөн 7 хоногт мөргөлдөөн болж 19 зэрэг амьсаа алдсан. Энэ хэрэгээс үүд уулын Карабах зэвсэгт мөргөлдөөн гарах вэ гэсэн болгоомжлол хөрш орнууд болон олон улсын хүрээнд бий болоод байна. Энэ хүрээнд Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжан, Армени төрийн тэргүүнэттэй уулын Карабахт газар нутгийн маргааныг шийдвэрлэх хурцтмал байдлыг намжаах асуудлаар Сочи хотноо уулзалт хэлэлцээ хэлээ. Уулын Карабах нь Азербайжаны газар нутаг боловч 1994 онд Армян Азербайжан саран тусгаарлын дайныг гал зогсоох гэрээгээр дуусгаснаас хойш Уулын Карабахыг Армяны айрам хяналтандаа байлгаж байна. Гэвч энэ бүсэд үе үе хөлийн мөргөлдөөн болж хүний амьнас эрсдэх болсноор тухайн бүс нутагт ашиг сонирхолтой улс орнуудын санааг зовоох болсон юм а.
Бидний хоорондын түүхэн бөгөөд ойр харилцаа өнөөгийн оршин байгаа газар нутгийн талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бидэнд өгч байна. Тэгэхээр бид өнгөрсөн үеэс өвлөж ирсэн асуудлаа шийдэхэд төлөө хүч чармайлт гаргах ёстой юм аа. Ерөнхийлөгч Путиний тэмдэглэснээр зөрчилд шийдэл гарах яриа хэлэлцээрийн механизм хууль ёсны орчин бий болжээ. Аюулгүй зөвлөл хүртэл Азербайджаны газар нутгаас цэргийн хүчээ нэн даруй гаргахыг Армениас шаардаж 4 удаа тогтоол баталсан. Харамсалтай нь 20 жил өнгөрөхөд эдгээр тогтоол зөвхөн цаасан дээр л хэрэгжлээ. Ноён Алиев танаас асуух нэг зүйл байна. Дээрх тогтоолуудад тусгасан гол заалтуудыг Азербайджан биелүүлсэн үү? Армени аюулгүй зөвлөлийн тогтоолуудын гол шаардлагыг биелүүлсэн. Үүний зэрэгцээ манай улс зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох энэ тогтоолыг нөлөөг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл зэвсэгт мөргөлдөөнд цэрэг армийн шийдэл гарахгүй гэдэг дүгнэлтэнд бид хүрсэн. Ихэвчлэн Армени үндэстэн суурьшсан уулын Карабахын төлөө Армени Азербайджан улсууд 1980-ад оноос хойш зөрчилдөж байгаа бөгөөд хөрш 2 орон 1988-аас 1994 оны хооронд дайтаж 30 гаруй мянган хүн амьд юм а. Үүнээс хойш энэ бүсэд үе үе мөргөлдөөн болдог. Европ аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ивэлдор олон жил хийгдсэн дипломат хүчин чармаалтаас энэхүү газар нутгийн маргаантай асуудал багахан үр дүн гарсан гэж шинжээчид дүгнэдэг юм а. Украины арим зүүн бүс нутагт Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болж байсан гол замыг хаажээ. Өөрөөр хэлбэл салан тусгаарлагчдын хяналтанд байгаа Донецк, Луганск хотуудыг холбодог гол замыг хааж тухайн замаар босгочдод цэргийн тусламж зэр зэвсэг хүрэх боломжгүй болгосон байна. Украины төв хэвлэлийн мэдээлж байгаагаар засгийн газрын цэрэг армийнхан Донецк хотын эргэн тойронд бүсэлтэд улам чангадгаж хотын төв хэсэг рүү нэвтрдэг гол замд байрлах шалган нэвтрүүлэх цэгийг хяналтанд авчээ. Бямбгаргийн оройд ангараа тусгаар тогтнолоо зарласан Донецкийн бүгд найрамд голсын лидер Александр Захарченко хүмүүнлэгийн зорилгоор гал зогсооход бэлэн байгаагаа мэдгдсэн байна. Гэвч салан тусгаарлагчид гал зогсоох ямар ч яриа хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдгдэж Украины армийг Донецк руу хайр найргүй их буугаар галлаа хэмээн буруутгажээ. Оросын албаны улс Украины 50,000 дөрвөгч иргэнийг төр хоригдох байраар хангаж байгаагаа мэдэгдэж байна. Хэлийн дагуу байрлуулсан 703 майхан бүхий төр хоригдох байранд Украины 50,000 гаруй дөрвөгч байгаагийн 17,000 нь бага насны хүүхэд юм байна. Ростов, Кремийн хойгоос дөрвөж байгаа иргэдийг Оросын албаны улсын баруун мужид руу галт тэрэг автобусаар хүргэж байгаа гэж Оросын онцгой байдлын яамнаас мэдэгдэжээ. Эдгээр олон мянган дөрвөгч иргэдийг орон байр, хоол хүнс, цэвэр усаар хангахад одоогийн байдлаар Оросын албаны улсын засгийн газар 10 сая америк доллар зарцуулжээ. Баруун Африкийн орнуудад хурдцтай тархаж байгаа Эбола вирусын халдвараар өнөөдрийн байдлаар 900 гаруй хүн амьдсаа алдсан тухай багцаа тоо мэдээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгöd байгаа. Одоогоор вирусын тархалтыг зогсоох дөрвтэй арга хэмжээ авч чадаагүй зөвхөн халдвар авсан өвчтөн болон халдварын голомт болсон газруудыг тусгаарлаж халдваргүйжүүлэн хамгаалах ажлыг өрнүүлж байгаа юм байна. Эбола вирусын тархалтыг сүүлийн 40 жил бүртгэгдсэн хамгийн аюултай тархалт гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч дэлхийд даяар энэ вирусээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Их Британий эрүүл мэндийн газрын мэдээлж байгаагаар Эбола вирусын халдвар авсан хүнд хамгийн эхлээд халуурах, толгой өвдөх, үе мөч булчин өвдөх, хоолгой хөндөр орхих гэх мэт шинж тэмдэг илэрдэг юм байна. Эдгээр шинж тэмдэг халдвар авснаас хойш ихэнхдээ 5-аас 7 хоногийн дараа гинэт илэрдэг юм байна. Энэхүү хүнэлт вирусын шинж тэмдэг илэрсэн өвчтнийг шууд тусгаарлаж эмчлэх шаардлагатайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн анхааруулсаар байгаа юм а. Бүгд найрамдах хятад ард улс Эбола вирусын тархалтай тэмцэж байгаа баруун Африкийн орнууд руу эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж илгээжээ. 30 сая юаны уртаг бүхий энэхүү тусламжийн тархалтын эсрэг хамгаалалтын хувцас, биеийн халуун хэмжээгч, халдваргүйжүүлэх бодис, ийм бэлтгэл зэрэг зүйлс байгаа юм байна. Мөн хятадын эрүүл мэндийн газрын эмч мэрэгчлэлтний 3 баг Гвиней, Либер, Сьерра Леонд ажиллахаар өнөөдөр Бээжингээс урьжээ. Вирус судлаач халдваргүйжүүлэлт хамгаалтын мэрэгчлэнээс бүрдсэн тэдгээр баг баруун Африкийн дээрх орнуудад орон нутгийн эмч мэрэгчлэтнүүдтэй хамт хөдөө аслагдмал бүсээр явж Эбола вирусын тархалтыг зогсоох сар мөгжүүлэх ажилд оролцох юм байна. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу тус улсын арим Ирак дахь Сир Исламын салан тусгаарлагч бүлэглэлийн байрлалд агаараас цохилдог 3 хонож байна. Өчигдөр Иракийн хойд бүсэд салан тусгаарлагчдын эсрэг агаараас цохилдог өгөх ажиллагаа эрчимжжээ. Гэвч Ирак Сирийн Исламын улс нэртэй салан тусгаарлагч бүлэглэл Америкийн нэгдсэн улсын энэхүү цэргийн ажиллагааны хариуд Ирак дахь Язиди үндэсний цонхийн 500 гаруй хүнийг цаазалсан тухай мэдээлэл олон нийтийг цочирдуулаад байгаа юм а.
Америк нэгдсэн улсын армийн нисгэгчгүй аппарат байлдааны тэрэлтэд онгоц Курдийн автономт бүсийн гол хот Арбилийн ойролцоо хуйгт машин болон Японы байршлуудад цохилт өгсөн гэж Америк нэгдсэн улсын цэргийн төв командаас мэдэгджээ. Америк нэгдсэн улсын цэргийн хүчнийхэн Курдийн цэргүүд рүү халдаж байгаа сүннитүүдийг байж 5 цагийн дотор 5 удаа агаараас цохилт өгчээ. Өнгөрсөн бямбарагт Америк нэгдсэн улс Иракийн хойд бүсийн Синжар хотын ойролцоо босгочдын хуйгт техникүүдийг агаараас цохилт өгч устгасан байна. Ерөнхийлөгч Барак Обама анх Иракт агаараас хязгаартайгаар цохилт өгөх тогтоолыг өнгөрсөн баасан гарагт баталснаас хойш Америк нэгдсэн улсын арми Иракт өгч байгаа агаарын цохилтын хамрах үрээд хэлжээ. Ерөнхийлөгч Обама Исламын салан тусгаарлагч хэд аврагчдын үйл ажиллагаа зогсох хүртэл агаараас цохилт өгөх ажиллагаа урт хугацаанд үргэлжилж магадгүйг мэдгдлээ. Өчигдөр Америк нэгдсэн улсын төрийн департаментаас Багдад дахь элчин сайд Ям, Арбил дахь консулын газрын дипломат төлөөлөгчдийг Йорданы нийслэл Амман хот руу нүүлгэн шилжүүлэхээр болсноо аль бие ёсоор мэдэгджээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бямбарагаас эхлэн 2-7 хоногийн зуны амралт авч Массачусетс руу явсан юм байна. Гэхдээ ерөнхийлөгч Барак Обама Иракийн байдлыг ойроос ажиглана. Түүнтэй хамт Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс болон бусад зөвлөхүүд нь байгаа гэж цагаан ордноос мэдэгджээ. Одоо улс төр орчны хүрээлэнгээс ирүүлсэн шинэ 7 хоногийн цагаагаар мэдээг хүлээн авна уу. Анхаарлаа хандуулан авч үзсэн та бүхэнд баярлалаа. Угаар Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг цэгүүр мэдээлэл хөтөлбөрийн даваа гарагийн дугаар өндөрлж байна. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.